За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та бүхэндээ зургийн iPhone арилгадаг аппликейшнийг тайлбарлаж өгч чинь. За бичлэгний өмнөх нүүр мөрк хийхэд зургийн iPhone одоо арилцсан артлынхаа фонтой уусаж өгч явах юм бол гоё харагддаг. За тэгэхээр зургийнхаа iPhone-ыг арилгахад маш амархан байдаг. За компьютер дээр ч гэсэн энэ аппликейшнийг ашиглаж болдог. Интернетийн орчинд background remove BG гэж бичээл зургийн iPhone-ыг арилгаад татаад авчдаг байгаа. За утсан дээр бол remove BG гэд Play Store дээр бичиж хайгаад татаад суулгачихна. За би одоо суулгацсан байна. Та бүхэн болохоор remove BG гэж бичиж Play Store дээр хайгаад суулганаа. За бүгдээ энэ зураг аппликейшн руугаа ороод зургийн ар арилгаж үзье. За энэ дэр зургийнхаа арын арилгах гэж байгаа зураг татаж оруулна уу гэсэн бичиг гарч ирж байна. За upload image гэдэг дээр дараад зургаан татна. За одоо камераар шууд дараад оруулах уу? Галеригаасаа татах уу гэж. За галеригаасаа татаж оруулж ирээ. За энэ зургийг татлаа. За ингээл зургийн фон арилчих нь. Тэгэхээр та бүхэн өөр гоё зураг татаж оруулж ирээд тэгээд нөгөө фоныг арилгасан зургаа авчиж байрлуулад юмны нүүр бичлэгний нүүр хийх юм бол илүү гоё харагдана гэсэн үг. За одоо ингээд татаад ар нь арилцсан зургаа download гэж татаад авчих нь гээд юу утасны галерей дотор хадгалагдаж байгаа гэсэн үг. За энэ хэдэн зураг ингээд апплод хийгээд татаад ингээд арын iPhone-ыг арилгаж болно. За та бүхэн өөрсдөө татаад ингээд зургийн iPhone арилгаад үзээрэй. Үнэхээр амархан ямар ч хүн ашиглахаар амархан аппликейшн байгаа.